Эхний мэдээ өргөе. Орос улбаны улс манай улсад 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн шатхуун нийлүүлэх хэлцээр хийж, хоёр улсын хамтарсан компани Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд үтцийг удирдах болон ашиглах асуудлыг эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ. Өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж эхэлсэн ч улсын хурлаар гарчилсан намын бүлэг 3 хоногийн завсарлага авч завсарлагын хугацаа өнөөдөр дуусч дахин хэлэлцэн ч дэмжигдсэнгүй. Харин Евразийн худалдааны гэрээ байгуулах тухай эдийн засгийн хөгжлийн яамны саналыг дэмжлээ. 2025 оныхын худалдааны гэрээг үзүүлэхээр засгийн газар төлөвлөсөн байсан ч үндэсний үйлдвэрлэгчид дотоодын бизнесүүдэд халтаа гэдэг үднээс хойшлуулах шийдвэр гарсан юм а. Ингээд эдийн засгийн хөгжлийн яам ажлын хэсэг гарган худалдаа аж үйлдвэрийн танхим болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтөд уулзалт хийж хэлцээрийн төсөлд хэд хэдэн өөрчлөлт оруулсан юм а. Ингэхдээ үндэсний их тодтолтой махс уу, гурил зэрэг бүтээгдэхүүнийг хасаж зарим нэр төрлийн бараг тодорхой хязгаартай оруулах нөхцлүүдийг шинээр оруулж ирээд байгаа юм. Гэвч гишүүд дотоодын компаниуд хэлцээрийн дараах нөхцөл байдалд бэлэн байгаа эсэгт эргэлзэж байгаа. Түүнчлэн бэлтгэл ажил сул мэдээлэл хангалттай биш байна гэх зэрэг шүүмжлэлийг хэлж байсан юм а. Анх одоо хэдэн төгрөгөөр үйлдвэрлэл эрхэлж ялла. Өнөөдөр хэдийн бараа зарж болж гин те. Яг энэ шиг тухайн компаниудаас шалтгаална шүү дээ. Бодит байдал дээр. Би одоо говь компани өмнөөс ноолуурыг үйлдвэрлэж чадахгүй. Манай засгийн газар. Говь компани өмнөөс тэр бүтээгдэхүүнийхэн өрсөлдөх чадварыг бас тодорхойлоход бэрхтээ. Бид засгийн газар бүх төвшөнд дэмжин манай ноолуур ноос үйлдвэрлэгч нар маань өрсөлдөнө. Тэгвэл өнөөдөр бизнес хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа та нар бол картел, хувилдагч нар ийм залах уу гэж хэлж болохгүй. Энэ бол одоо тун болгоомжгүй үг. Өнөөдөр эдийн засгийн одоо хөгжлийн зөвлөл дээр та нар зэрэгцээ сууж идэм байл ч та яг энэ үгээ өөдөөс нь алж жаад хэлэх ёстой байхгүй. Одоо залхуургүй маргүй байна. Яг ажил хийж байгаа хүмүүс бол дэмжиж байгаа. Би түрүүн тэр нөгөө монопол эдийн засгтаа гэдэг манайх цэвэр уул уурхаар хазаацсан шүү гэдгийг хэлээд байгаа шүү. Тэгээд нөгөө зах зээл нь жоохон босоогүй учраас тэнд олигопол маягийн юм байна гэж хэлж байгаа шүү. Түүнээс би хувь компани руу ерөөсөө дайрсан юм баг. Сайн зураг гишүүн тэрийг ойлголтын алдаа байвал засаараад. Ямар ч тач эдийн засгийн байнгын хороо худалдааны хэлэлцээрийг дэмжсэн санал өглөө. Ингээд маргааш гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ. Мөн эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдээгүй агаарын хөлгийн шатхуун нийлүүлэлттэй холбоотой гэрээ хэлэлцээрийн асуудлыг гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороогоорч хэлэлцэх юм а.